Би уг нь маш тодорхой л асуусан юм л да. Үр орлогын харьцаа хэд байсан бэ? За Ахмадуудын хувьд. Тэгээд маш хүнд байгаа учраас одоо тэр хувийг бууруулж ийн гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэр бараг 90% байсан юм шүү. Одоо үр орлогын харьцаа гэдэг чинь олж байгаа орлогынхоо бараг 80-90% тэр чигтээ өрөндөө өгөөд үлдэж байгаа нь 10-20% байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ирлүүд өгч ирсэн учраас бараг 70 болгож бууруулад байгаа мó гэсэн ийм асуулт. Тэгээд яг сая одоо өндөр хөгжилтэй улс бол 30-70 ч юм уу эсрэгээрээ те түрүүн яг Бачгуур гишүүн зөв хэлээ л да 70-30 буюу нийт орлогынхоо 70% нь өрөнд өгөөд 30% нь л хэрэглээндээ үлдэж гин гэдэг энэ үр орлогын харьцаа яг хэд байгаа юм бэ? Нийт иргэдийн хувьд за тэтгэвэр авагчдын хувьд тэгээд хэдэн хувь нь маш хүнд буюу бараг 80-90% өрөнд өгөөд байгаа юм бэ гэдэг энэ одоо статистик тоглог нь асуугаад байгаа юм л да. Маш тодорхой. За ингэтэй хариулт өгье. Яг одоо олгогдож байгаа нь би түрүү хэлсэн арилжааны банкнаас хэрэглээний зээлийн үр орлогын харьцааг 50-50%-аар тогтоосон. Өмнө нь 60-40 байсан. 60-40 гэдэг маань тухайн зээлдэгчийн зээлийн төлбөр нь нийт орлогын 60%-аас сэтрэхгүй байна гэсэн үг. 40% нь үлдэж байна гэсэн үг. Энийг бол чангаруулаад 50-50 болгосон гэсэн үг. Тэтгэврийн зээл чинь өмнө нь бол хэрэглээний зээлийн нэг хэсэг учраас яг энэ дүрм мөрдөөд яг энэ хязгаарлалтантай байсан гэсэн үг. Тэтгэврийн зээлийг одоо болохоор амжиргааны доод түвшингөөс үлдэж байгаа хэсэг нь баггүй байхаар зохицуултыг бол оруулсан гэсэн үг.